Эрдэнэс Монгол компани 2024 оны ногдол ашигын талаар засгийн газрын хуралдаанд танилцуулга хийсэн байна. Эрдэнэс 5-7 хязгааратмал хувьцаат компани үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашигын дүнг тооцоолж үндэсний үндсэн дээр нийт цэвэр ашигын цохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарлаж байна. Тус компани төлөв өдөрт зөвлөлийн тогтоолоор 2024 оны цэвэр ашигаас 1072 хувьцаатай нэг иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашигыг 3 хувааж олгохоор шийдвэрлэсэн. 3 дахь удаагийн олголтыг энэ сард хийн. Хувь хүний орлогын албан татварыг хассан дүнгээр 93,500 төгрөг, эргэн аж ахуйн нэгжид нийтээ 308 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох юм а. Эрдэнэс 5-7 компани 2024 оны гүйцэтгэлээр 30.4 сая тонн нүрс олборлож 3 тэрбум Америк долларын үнэлгээтэй 29.6 сая тонн нүрс борлуулж улсын төсөвтэй татвар хураамжийн хэлбэрээр нийт 3.5 их найд төгрөг төлрүүлсэн байна.